Тусгаар Монголын төлөө нэгдгсэн төлөвлөгөөнөөс улсын хурлаас 2011 оны 2 дугаар сарын 9-нд нэмэлт өөрчлөлтөөр оруулсан орон сууцны зарим зүйл заалт нь үндсэн хуультай харьцаж байна. Түүнчлэн дээрх нэмэлт зүйл заалт нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн орон сууцыг ашиглахгүй байх, мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн орон сууцыг цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон тохиолдолд сууц өмчлөгч саналаар дахин төлөвлөлтөнд оруулах шийдвэрийг нийслэлийн засаг даргад хүргүүлэх талаар тусгагдсан байна. Энэ үндсэн хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчиж байгаа бөгөөд өмчлөгчийн эрхийг хууль заасан үндслээр хязгаарлаж болно. Үйл хөдлөх эрхийг өмчлөх, хууль бусаар хураан авах зэрэг зүйл заалтыг зөрчиж байгаа талаар мэдгдсэн. Тиймээс дээрх хуулиа эргэж харах хэрэгтэйг санууллаа. Дээрх зүйл заалтад мөн ашиглагдах боломжгүй болсон орон сууцыг нурааж, шинэ барилга бариулснаар хуучин орон суугчийг гэрээс нөгөөж байгаа явдал гэж үзэж байгаа мэдгдсэн юм а. Энэ бол тийм биш. Хэрвээ ард түмний сайн сайхан амьдралыг хангая гэж байгаа бол энэ орон сууцчлуулъя гэж байгаа бол энэ утааг арилгая гэж байгаа бол ухаан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлагад аль 2004 онд тэр юу бацагдаа гарцсан шүү дээ. Гэтэл энэ талаараа юу ч хийхгүй ганцхан Улаанбаатар хотод өдөө төдийгөө цуглуулчаад тэгээд эднийг одоо яана гэдэг нэрээр одоо орон сууцчлуулна гэдэг нэрээр одоо орон сууц барих талбайг болчихно. Тэгтээ зэрэг ардын иргэдийн одоо өмчийн одоо буулгаач барих ийм хууль гаргаж сууж байна шүү дээ. За энэ талаар мөн цэцэд хандан маргаан үүсэх хүсэлтэй гаргасан боловч үндсэн хуулийн зэц хүлээн авахаас татгалзсан байна. Цэцэд гомдол гаргахдаа орон сууцны тодорхой зүйл заалт нь үндсэн хуулийн 5 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 3 заасан зүйл заалтыг зөрчсөн талаар тусгасан байна. Гэтэл зэц дээрх хүсэлтэд үндсэн хуулийн 16 дугаар зүйл заалтаар амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангахад чиглэгдсэн байна гэсэн хариу өгсөн байна. Туус хууль хэрэгжиж эхэлснээр иргэдийн өмчийг хуулиар далайлан авах боломжтой болоо гэж тэд мэдгдсэн юм а.